Герман, Кёлнот, 1985 оны хавар. Ноён ерөнхий захирлаа. Таны санал болгож байгаа 4 сая 500 мянган доллар гэдэг чинь дэндүү үнэтэй сонсогдож байна. Харин бидний саналаар 2 сая доллар байвал ямар вэ? Яагаад тэрвэлээ? 2 сая доллар шүү дээ. 2 сая доллар гэдэг бол бидний гаргаж чадах хамгийн өндөр үнэ юм л да. Та нар үнэхээр мөнгөөр хомсон юм бол сая долларын үнэтэй үйлдвэрийн шугам худалдаа авч болно шүү дээ. Ямар шугам бэ? Монито топ гэдэг нэртэй шугам байна. Бид нар та бүхэнд үнэ сэтгэлээсээ хилцээ хийх гэж ирж байхад ерөнхий захирлын туслах хүн байж та бид нар ингэж тоглох зохисгүй юм шүү. Эдгээр юу яриад байгаа юм? Тэр бидэнд Америкт 1925 онд хэрэгжилж байсан үйлдвэрийн шугамыг санал болгож байна. Манай хорооны дарга ноён мөн 2 саяг баг байна гэж байгаа бол жаахан нэмж болох юм гэж байна л да. Гэхдээ эндүү ихийг нэмж чадахгүй шүү. Бид нар гол нь өөрсдийн нэр төрийг эрхэмлж байна л да. Та нар баахан чанар муутай хөргөгч үйлдвэрлэжвэл бидний дэлхийд дахиндах нэр хүнд маань унах болно шүү дээ. Тийм болохоор чанарын хувьд үн хэлэлцэх боломж байдгүй гэдгийг хэлэх байна. Бид та бүхэнд Германы чанарын шаардлагын тохирохгүй төхөөрөмж судалдаж чадахгүй. Манай германчууд юу ч хийсэн чанарын хамгийн өндөр түвшинд байхыг эрмэлзэж байдаг улс гэдгийг та бүхэн мэдж байгаа үстэй. Германы хөргөгч 2000 төрлийн чанарын үзүүлэлттэй байдаг гэдгийг та бүхэн мэдэх үү? Гэтэл Хятадд энэ талын үзүүлэлт гэх юм ганц ч байхгүй шүү дээ. Та нар хардаа. Би нэг тооцоо бодож үзлээ. Хэрвээ автомат ажиллагаа шаардсан зарим нэг хэсгийг өөрчлөх юм бол бидний мөнгө хүрэлцэх юм байна. Тэрнийг гараар хийчихэж болно шүү дээ. Гар хөдөлмөр ороход жаахан төвөгтэй л байна биз? Боломж санал байна шүү. 2 сая 300 мянга дээр тогтлоо гэж байна. Үннийг хэлэхэд би энэ 8-нд нэг их дуртай биш байсан л да. Гэхдээ би ирээдүг бодолцсон хэрэг. Харин тэр автомат төхөөрөмжийг аваад хийчихээр бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх үедээ гэж би жаахан санаа зовоод байна шүү. Тийм болохоор би та бүхэнд өөрийн бүтээгдэхүүнийг худалдахаас өмнө Хятадд төлөөлөгч явуулж үзүүлмээр байна. Automatically terminated if your production facilities, if your management does not conform to our standards. Тэр та бүхний нөхцөл байдал мөн удирдлагын арга барил бидний санаа нийцэхгүй бол бидний байгуулсан гэрээг хүчингүй болно гэдгийг мэдэрэй гэж байна. Хайс авах. Өнөөдөр ямар онцгой өдөр болж байгаа юм бэ? Өнөөдөр Кёлн дахь дэлхийн цахилгаан барааны үзэсгэлэн худалдааны нээлт болж байгаа юм. Тийм үү? Тийм ээ. Юу гинөө? Өнөөдөр Кёлн дахь дэлхийн цахилгаан барааны үзэсгэлэн худалдааны нээлт болж байгаа юм гинэ. Хайс. Хайс. Уучлаарай. Үнэхээр сайхан байна шүү. Also, the Chinese industry is behind. Your fireworks, best in the world. Танаа Хятадын аж үйлдвэр хэдийгээр хоцорсон ч гэсэн Хятадын цаасан буй үйлдвэрлэл дэлхийд дээгүүрт ордог гэж сонсноо ярьж байна л да. Та бүхэн 50 жилийн дараа л биднийг гүйцэх бахаа гэж байна. Удирдагч. Энэ зурган дээр яагаад би аав ээж хоёртойгоо хамт байхгүй байгаа юм?
Тэнийг хэмнэдээ тэр үед чи бүр бараа сурагчгүй байсан. Би хаана байсан? Эмээгэндээ байсан юм аа. Тэгвэл тэр тухай би яагаад мэдгүй хэрэг вүлээ? Охин минь аавынхаа энэ хувцыг угаагаадах та. Дэвэ тэр германчууд чинь хизээ ирж үйлдвэр үзэх юм да. Дараа сарын 20-нд. Лин дарга. Лин дарга. Оо сайн аваа. Янгоо сайн уу? Баларсан юм болоод байна. Хорон дарга сая утастаад нөгөө германчууд чинь маргааш ирж үйлдвэр үзэхээр боллоо гэж байна. Үйлдвэр ийм байдалтай байхад юугаа харуулах вүлээ? Одоо тэгээ яах вэ? Цаадуул чинь үйлдвэрийн шугамаа өгөхөө болно үз. Тэгвэл та 800 ажилчдаа дагуулад гудамжинд гарч гуйлга гуйх болж тээ. Хүүгийн өрөөдөл гараад өгөх болж тээ. Тэртээ тэргүй түрүүчийн дөрвөн дарга нь мөн л адилхан тэгсэн юм чинь. Би ямар анхных нь биш. Манай энэ үйлдвэр шүү юм хагас жил ажилчдынхаа цалинг тавьж чадаагүй ярихаа бай гэхэд 1,470,000 юаний өрийг яадаг шүү юм бэлээ дээ. Би өөрийн чинь дагаж наашаа ирсэндээ үнэхээр харамсаж байна шүү. Тийм үү? Би их сургууль төгсөн гутал соёлын хувьсгалын хор хөнөөлийг амссан. Тэгээд үйлдвэрт 10 жил зүтгэсээр байж хөнгөн үйлдвэрийн хоронд дэвшин ажиллаж хэд хоног ясамар амьдарсан юмсан. Ясамар гинэ. Өдөржин албан тасалгаанд цай ууж сонин гарч хэлж дэми балаа юм яриад л. Тийм байх сайхан гэж үү? Ясамар гин шүү. Үйлдвэрийн бүх ажилчдыг даачилж өдөр шингүй ажиллан хав орчны хог навшиг цэвэрлэх гэж хэлв. Энэ ханыг бодож яахан өнгө зүс оруулах хэрэгтэй байна. Ганцхан шөнийн дотор ийм их ажлыг амжуулж чадна гэж юу? Тэгвэл та маргааш айлуулахаар цагийг хойш татахыг бод. Яаж тэрв? Маргааш хорон дарга мөн та хоёр германчуудыг аваад хэд хэдэн газар үзүүлж цаг уяах хэрэгтэй байна. Дараа нь хоолнд оруулаад болж өгвөл харанхуй болохоор наашаа авчраарай. 2 дахь өдрийн орой. Одоохон очлоо. Мөрлөгтөн. Би та бүхэнд танилцуулъя. Энэ бол Lambo компани ерөнхий инженер Хай Садагтай. Харин энэ бол манай ерөнхий инженер Сянхуа Апаа байна. Энэ бол цехийн дарга ноён Леда Мао. Сайн байна уу? Танилцсандаа таатай байна. Сайн байна. Танилцсандаа таатай байна. Морил. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Энэ газар танай үйлдвэрлэлийн шугамыг угсарахаар бэлдэж байгаа юм. Тийш явцгаая. Энэ хоёр лоозон дээр 30 хоног эрчимтэй ажиллаж Германы үйлдвэрлэлийн шугамыг хүлээн авцгаая гэж бичсэн байна. Харин нөгөө дээр нь аз жаргалтай амьдралыг хөлс хүчээ урсган байж цогцлоодог гэж бичсэн байна. Наадах чи актлагдсан төхөөрөмжүүд байна.
Болгоомжтой. Why? Why are you doing this? Та нар яагаад ингэж байгаа юм бэ? гэж байна. Бидэнд танай үйлдвэрлэлийн шугам үнэхээр хэрэгтэй байна. Манай үйлдвэр үнэхээр ядуултай. Гэхдээ бид нар энэ бүхнийг өөрчилнө гэдэгтээ итгэлтэй байна. But we are determined to change the situation. The physical condition of your factory is not the priority of my investigation. Танай үйлдвэрийн нөхцөл байдал тоног төхөөрөмж ямар байна гэдэг миний үзэх гэсэн гол зүйл биш ээ. What I would rather like to know is who are the people we are going to cooperate with? Харин бид нар ямар хүн хүмүүстэй хамтран ажиллах гэж байгаагаа үзэх нь хамгийн гол юм л та. Somehow, you remind me of my dad. When Germany was reviving after World War II, he really lived a miserable life. Би та бүхнийг хараад өөрийнхөө эцгийг өөрийн ирэхгүй сананд дурслаа. Дайны дараа Германы аж үйлдвэрийг сэргэн босгох үед аав юм амьдрал үнэхээр хэцүү ирэх байсан. Went to work hungry every day, and they didn't even have warm clothes to wear. But with a strong determination, they overcame the hardships. Тэр бусад ажилчдын хамтаар өмсөх удаан хувцас байхгүй өлөн зэлгэн ажилладаг байжээ. Just like your slogan says. Та нар тэр лозон дээр бичсэнтэй нэгэн адилаар Also in Germany, the happy life of today was earned through the hard life of the old days. Германы аз жаргалтай өнөөдрийн амьдрал хатуу бэрх зовлонгийн суурин дээр бөө болсон Really юм. made a deep impression on me today. You did everything to introduce the production equipment of Leap Company. Та нарын Германы үйлдвэрлэлийн шугамыг оруулж ирэхэд тулд гаргаж буй хичээл зүтгэл чинь намайг өөрийн ирэхгүй яриалаа. And I now feel very honored to have the opportunity to cooperate with you. Та бүхэнтэй хамтран ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Нэг, хоёр. Нэг, хоёр. Цаагч. Би ямар машин техник биш дээ. Яаж тийм оновчтой нарийн сургууль чадах юм бэ? Яг л машин техник шиг нарийн оновчтой ажиллаж сурах хэрэгтэй. Сургууль илгээж байна шүү. За хэлв. Нэг, хоёр. Нэг. Хөөе. Хөөе. Чи яахаар 3 дугаар зэрэгт орчихдаг вэ? Энэ жаахан үс өвнөөс болоод уу? Чи юу гэж хэдэрлээд байгаа юм бэ? Би Германы үзүүлэлтээр хэмжиж байгаа юм. Бид нар чинь хятад хөрөгч үйлдвэрлэж байгаа болохоос Герман хөрөгч үйлдвэрлэегүй шүү дээ. Чи яхаар юмд бол Германы үзүүлэлтийг шахаж шаардж байдаг юм. Тэгээд германчууд юу гэдэг вүлээ? Үхрийн мах шаардцоо гэж байгаа. Гэтэл манай хятад шанцаагаа идэж шалт буслагсан шийж удаага угаад сууж байгаа биш үү? Шанцаа шийж удаа идлээгээ яадаг юм. Германчууд дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор үхрийн мах шаардаас идэж байгаа юм. Чи үнэхээр тийм юм мэдмээр байгаа бол тэгж ажиллах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол шанцаа шийж удаагаач олж идэж чадахгүй гэж мэдээрэй. Одоо ганц хөргөч шулдан авах эрхийн бичиг 1000 юан хүрч байна. Тийм болохоор чи цаасар хөргөчийгээ тавьчихад ч авах нь зөндөө байна гэсэн үг. Чи энэ захиа хүслийг хардаа. Бүгдээр л хөргөч авъя гэсэн хүсэлтэй надад ирвэж. Хотын удирдлагаас хэдэн хүн байгаа гэд бододоо. Ийм сайхан тохиолдолд чи цаг ашиглан бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй чанарыг сайжруулна гэдэг эми юмар хөөцлөд байх юм. 4 модтой хөргөч үйлдвэрнэ гэдэг байгаа шүү. Би хөнгөн үйлдвэрийн хороон дарах хүн. Хороон даргын хөргөгчөнд хөлдөөгд байх юм алга байна шүү дээ. Чи жирийн ардын гэрт юу байгаа гэж бодож байна да? Луун төмөс мэдхэн л байгаа шүү дээ. Тийм биз дээ. Мөн дарга.
Манай улсын хөгжил ийм түргэн хурдастай явж байхад ард түмэн маань насан үүр лууван төмсөө идээд амьдрахгүй лав шүү дээ. Манай улс тэрчээ тэргүй гадаадын улс орнуудаас их хоцорсон. Тэгээд гарааны цэгээ өөрсдөө хоошин татаад байвал хэдий тэднийг үүс төрүүлэх болж байна. Одоо хөргөж ийм хурдан бордогдож байгаа нөхцөлд чи үйлдвэрлэлийн хэмжээг хурдтай нэмэгдүүлж ахиу хүмүүн олоод авахгүй юм бол хэзээ нөгөө сая 470 мянган юаны улсын зээлээ төлөх болж байна вэ? Дээр нь бас үйлдвэрлэлийн шугам оруулж их зориултаар авсан 2 сая 300 мянган долларын зээлийг хэзээ төлөх болж байна? Чи хардаа. Энийг бас хар. Энийг хар. Ганц зэрэг сайн боочихдгүй байна шүү. Нийт хэдийн ширхэг байгаа вэ? 76 ширхэг. Нэг хардаа. Бас энийг. Хүмүүс бараг цугларчихлаа. Та нарын хийсэн зүйлийг хардаа. Хажуу хавирга нь хонхойж зурагдсан. Эрэг болтнууд нь сул. Дутуу гагнсан гэд. Хичнээн их хөөсөвтэй байна. Энэ 76 хөргөч бүгдээрээ гэм сохогтой болж. Зарим хүн энийг өчүүхэн баг зүйл гэж хэлэх байх л да. Тийм ээ. Үнэхээр бага өөсөв. Бидний тавьж байгаа шаардлагаас тун жаахан дутж байгаа юм. Гэтэл ийм өчүүхэн жаахан дутагдлыг яахаараа арилгацгаж болохгүй байна. Яагаад энэ? Чанар гээд л байдаг. Өдөр бүхэн ярьж, өдөр бүхэн давтдаг шүү. Яахаараа та бүхний ой тоон сууж өгдөг үлээ. Германы үйлдвэрлэлийн шугам эд ангийг оруулж ирээд тусгай мэрэгжилтэн авчирч та бүхнийг сургаж байна. Гэсэн гат яахаараа ийм хүний эрхүү сэтгэлээр ханддаг юм. Бид германчуудаас юугаараа дутуу юм? Адилхан гартай, адилхан хөлтэй үсттэй. Ганцхан чанарын тухай ойлголт дутагтаад байна. Энийг ойлгохгүй байна. Дин дарга. Та үнэхээр эвтгэр шийдлээ гэж юу? Өөр арга байхгүй. Өргөгч булган дээр хариуцсан хүний нэр байгаа. Хэн хариуцлага алдсан байна? Тэр хүн өөрөө эвдэнэ. Энэ хөрөгчөнд 3 согог байгаа тул 3 хүн хариуцна гэсэн үг. Недамаа. Чи цехийн дарга болохоор өөрөө эвд. Битгэлтэй. 3 жилийнхаа цалингарч ганц хөрөгч худалдан авч чадахгүй шүү дээ. Бидэнд худалчраач дээ. Хариуцлага алдсан хүн өөрөө худалдаж аваад цалингаасаа суутгуулж яа л да. Зүйтэй. Тэг чи хэдий. Бид нар өөрсдөө худалдаад авчи. Лин захирлаа. 76 хөргөгч гэдэг чинь
Бараг 200 мянга болж байна шүү дээ. Ийм олон хөрөгч эвдэн гэхээр сэтгэл шимширээд байна шүү дээ. Чиний сэтгэл шимширлээ гинэ. Тэгээд миний сэтгэл өвдөхгүй байгаа хэрэг үү? Энэ хөрөгчийг бид бүхэн сэтгэл зүрхээ зориулан хийсэн билээ. Яг л бидний хүүхэд шиг байх учиртай. Гэтэл та бүхэн өөртөө сайн хар. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд та бүхний сэтгэл өвдөхгүй байна гэж юу? Бид нар олон жилийн турш шал балай үзэл бодолтой зурлацаар ирсэн. Бараа бүтээгдэхүүний чанарын шаардлага тэнцсэн. 2 дугаар зэргийн, 3 дугаар зэргийн тэр ч байтугай чанар муутай бүтээгдэхүүн гэж зэрэгж ирсэн. Сайн бараагаа гадаадад экспортлоод хамгийн мууг нь өөрсдөө хэрэглэж ирсэн. Бид нар төрөлхийн гадаадынхнаас доогуур заяатай төрсөн гэж юу? Бид дандаа чанаргүй бараа идэх ёстой гэж юу? Энэ мөчтгөн бодол маань биднийг өөрсдөө дорд үзсэн залхуу хойрог хариуцлагагүй байдлыг маань улам өөгшүүлж иржээ. Бид ийм байдалтай байхад гадаадынхан биднийг дорд үзэх нь аргагүй шүү дээ. Үүнээс хойш хоёрын бүтээгдэхүүнийг зэрэглэж байхаа болъё. Жаахан дөөсөртэй бүтээгдэхүүн байх юм бол гологдол тооцож байна. Тийм болохоор эдгээр гологдол бүтээгдэхүүнийг эвдэж хаях хэрэгтэй. Ингэсэн цагт бид бүхний сэтгэлд чанарын тухай ухагдах сууж өгөх ёстой юм. Жин дарга. Эвдэж болохгүй. Та намайг шийдэг. Миний тушаалыг буулгаж цалин мөнгнөөс минь хас. Яг ч байсан энэ хөрөгчнүүдийг эвдэж болохгүй. Дамаа. Хэрвээ бид нар өнөөдөр энэ хөрөгчнүүдийг эвдэж хаяхгүй бол алстан өөр хүн манай үйлдвэрийг эвдэж хаях болно. Лимийн даргын 76 хөрөгчийг эвдэж хайсан зоримог алхам хоёрын ажилтан албан хаагчдын чанарын тухай шинэ ойлголцыг өгөөж өгсөн байна. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж гэм сохгийг арилгахын тулд тэрээр чанарын удирдлагын шинэ аргыг нэвтрүүлжээ. Энэ бүх шаргуу ажиллагааны үр дүнд хаяр хөргөгч ижил төрлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний дундаас анх удаа улсын чанарын алтан медалийг хүртсэн байна. Энэ бол хятадын хөргөч үйлдвэрлэлийн түүхэнд анхны алтан медаль байсан юм. Нөгөө талаар хаярын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн стратегийн чиг шугам амжилт олсныг илтгэн харуулж байна. Цаан чин Дэн Сяопин өмнөд